За, юу чиний номер 1 вэ гэдэг сургаал. Хажуудлагаанаас юу чиний номер 1 вэ гэж суудаа. Юу чиний номер 1 вэ? Number 1. What is your number 1? Юу чиний номер 1 вэ гэдэг сургаалын талаар гарч. Гол санаа нь итгэгчид амьдралынхаа тэргүүн зүйлсийг зөв эренбэлснээр итгэлийн хямралыг давж чад. Зөв эренбэлээ. Итгэгчид амьдралынхаа тэргүүн зүйлсийг зөв эренблэх. Тэгэхээр юу чиний номер 1 вэ гэдгээр амьдралын чинь тэргүүн зүйлс юу вэ гэж сууж байгаа. Амьдралын чинь тэргүүн зүйлс. Тэргүүн зүйлс гэдгийг ойлгож байна. Тэргүүн зүйлс гэдэг нь таны үн цэнтэй зүйлийн талаар ярьж байгаа. Танд юу үн цэнтэй вэ? Мэдээж таны амьдралд аав ээж чинь үн цэнтэй байх. Гэр бүл чинь үн цэнтэй. Өөрийн юу үн цэнтэй вэ? Найзууд чинь үн цэнтэй байх. Тэ өөр юу үн цэнтэй вэ? Утас. Тэ? Хүний үн цэнтэй зүйлийг үн цэн өгж байгаа зүйлийг мэдээж бид нэг ингээ хэлэхдээ бодохдоо хараа ингэж боддог. Зарим нь бол бурхан миний хувьд үн цэнтэй, зарим нь гэр бүл үн цэнтэй, зарим нь юу гэдэг ямар нэг өөр зүйл, найз нөхөд үн цэнтэй ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдээс бид үн цэнэ боддог. Тэгвэл өглөө босоод хамгийн түрүүнд юу нээдэг вэ? Юу хийдэг вэ та? Хамгийн түрүүнд хийдэг зүйл чинь таны үн цэнийг тодорхойлж байна гэсэн. Тэгээ эсвэл бурхантай шууд халелуя бурхан минь та сайн уу гэж мэдлдэг үү? Мэдлдэг үү? Сайн байна. Тэгээ юу чиний номер 1 вэ гэдгийг бид нэр өдөр тутмын дадлаас чинь харж болно гэсэн үг. Өдөр тутмын дадал чинь таны амьдралд юу номер 1 вэ гэдгийг тодорхойлж өгнө. Зарим хүмүүсийн хувьд бол мэдээж номер 1 зүйл нь итгэл үнэмшил дотор бурхантай харилцаа хэдийнэ болсон байгаа. Гэвч яг өнөөдөр хүрөөр бүн чуулганы хувьд төдийлөн бидний амьдралд бурхантай харилцаа номер 1 болтлоо дадал зуршил болж амжааг байгаа. Үйлдэл болж амжааг. Тэгэхээр бүгдээрээ цааш нь харцгаая. Библиэлд энэ талаар юу гэж хэлсэн бэ? Үн цэнийн талаар. Хамт уншъя. Харин та нар эхлээд Бурхны хаанчлал ба түүний зөвхт байдлыг ирж хаагтун. Тэгвэл энэ бүхэн та нарт нэмж өгдөх болно гэсэн. Харин эхлээд юу хаа гэсэн бэ? Түүний Бурхны хаанчлал, түүний зөвхт байдлыг хайвал бусад хайгаад байгаа зүйлүүд чинь нэмж өгдөн гэж хэлж. Нэмж өгдөн. Мөн Матай номны 6-гийн 21 дээр ингэж хэлсэн байна. Эд баялагч нь хаана вэ? Бодол санаа чинь тэнд байна. За өнөөдөр дэвтрээ авчирсан хүмүүс байгаа юу? Залуучууд байна. За тэмдэглэлээс автлаараа сайн байна. Нэлээд олон хүмүүс дэвтэртэй ярьж байна те. Дараагийн удаа илүү сайн дэвтэртэй ирээрээ. За эд баялагч нь хаана байна? Бодол санаа чинь тэнд байна. Заримдаа бидний эд баялаг хаана байдаг вэ? Маш олон залуучуудын хувьд бол эд баялаг нь бидний followers болдог. Эсвэл Instagram-ийн найзууд маань болж хүрдэг. Тэгээд тэдийгээ бид нар дагдаг те. Эд баялаг хаана байна? Бодол санаа, зүрх сэтгэл чинь тэнд байна. Эренбийн талаар ингэж хэлсэн байна. Амьдралт чинь бурхан ихэнд байна гэдэг нь алц жаргалтай амьдрах түлхүүр юм а гэж Лиза Ведл гэдэг хүн хэлсэн ба. Амьдралд танд бурхан ихэнд байна гэдэг нь аз жаргалтай амьдрах түлхүүр. Амьдралынхаа эренбийг баг залуугаасаа чи зөв олж сурах юм бол ирээдүйд чи аз жаргалтай амьдрах түлхүүрээ олно гэсэн үг. Амен. Амьдралынхаа эренбийг чи одоо зөв олж чадахгүй бол чи насан туршдаа 1000 сүмд яваад 1000 залбираад амьдралын чинь эрен буруу бол та тэр Бурханаас ирдэг амар тайван аз жаргал гэдэг зүйлийг олоход тун бэрх байна. Тийм учраас амьдралд тань Бурхан ихэнд байна уу гэдгийг бид шалгах ёстой. Амьдралд тань Бурхан ихэнд байна уу гэдгийг шалгаж байгаа нэг үйлдэл юу вэ гэвэл та хэр их цагийг түүнд зориулж байна л гэдэг асуулт байна. Огт цаг зориулахгүй байж Бурхан миний амьдралын ихэнд байгаасаа гэж хүсэх нь өөрөө ямар ч утгагүй зүйл болж байна гэсэн. Тэгэхээр та Бурханд хэр их цаг зарцуулж байгаагаар амьдралынхаа эренбийг зөв болгоно. Тэр хэрээр та аз жаргалтай амьдралын
утга учир, мөн чанар руу илүү ойлгомжтойгоор орох ойлгомжтой болно таны хувьд. Өдөр тутмын амьдралдаа би Бурхныг ихэн тавьж байна уу гэж өөрөөсөө асуух нь чухал. Өдөр бүр амьдралдаа. Зарим хүүхдүүдийн хувьд заал авах нь чухал гэж магадгүй, тэ заал нь волейбол тоглох нь илүү чухал. Сакс тоглох нь илүү чухал ч гэдэг юм. Ингээ янз бүр. Гэхдээ энийг би бүгүсгээгүй, энэ болгон чинь чухал. Амьдралынхаа ирэмбийг зөв олох талаар ярьж байгаа. Волейбол тоглох нь ерөөсөө буруу зүйл биш шүү дээ. Сакс тоглох нь буруу зүйл биш. Гэхдээ таны амьдралын ирэмб ямар вэ гэдэг асуулт. Яг одоо маань хүрөөр бөнчүүдийн дийлэнх нь нас нь бага залуучууд байж байгаа. Тэгэд амьдралын ирэмб гэдэг зүйлийн талаар одооноос бид нэр суралцах хэрэгтэй. Ойлгох ёстой. Одоо амьдралынхаа ирэмбийг зөв болгохын дадлыг суралцчих юм бол ирээдүйд маш олон аюул эрсдлээс бид нар холуур өнгөрч чадна гэсэн. Бурхныг амьдралынхаа төвд тавь. Тэгвэл бүх зүйлс аяндаа болно. Таны амьдралын төвд юу байна вэ? Таны амьдралын төвд юу байна вэ? Тэгэхээр энэ сургаалын нэг дэх гол санаа. Бид нар нэгдүгээрт нь итгэл бол таны профайл биш. Итгэл бол таны юу гэж байна? Энийг ойлгож байгаа тий? Та нар бол одоо бүгдээрээ маа хөрөөр бөнчүүд чинь англи хэлтэй. Ялангуяа юуны англи, YouTube-ийн англи хэл, Facebook-ийн англи хэл маш сайн тий? Тэгэхээр итгэл бол таны профайл биш. Нэгсэндээ та загалмаа зүйлснээр эсвэл IG дээрээ I am Christian гэж бичснээрээ таны итгэгч гэдгийг тодорхойлохгүй. Та зөвхөн сошиал орчинд өөрийгөө би тим гэдгийг илэрхийлж байгаа зүйл. Харин Facebook-ийн профайл чинь таны амьдралын хэм маягийг тодорхойлохгүй. Лайфстайлыг тодорхойлохгүй. Амьдралынхаа лайфстайл буюу амьдралынхаа хэм маягийг та дадал зуршил чинь тодорхойлно. Хажуудлынхаа найзаас ойлгож гинэ үү гэж асуудаа? Ойлгож гинэ. Ойлгож байгаа тий? Таны Христэд итгэгч гэдгийг таны дадал зуршил тодорхойлно. Танд одоо нэг дадал байна. Над ямар дадал байгааг та мэдчихэж байгаа юу? Бишээ. Христ итгэгч гэдгийг чинь тодорхойлдог нэг дадал. Яг зөв. Ямар ч үсэн сүмдээ яваад байна тий? Библийг ядаж уншдгоо маа гэхэд сүмдээ яваад байна. Энэ чинь өөрөө таны дээрээс нь Библийг унших. Утгагүй бид Библийг унших талаар илүү тодорхой. Итгэл бол таны профайл биш. Итгэл бол таны лайфстайл. Хэрвээ хэн нэгэн чиний амьдралыг 7 хоног ажиглавал чамайг Христэд итгэдэг гэж дүгнэх үү гэдгийг та бодоод үзээрэй. Хэн нэгэн чиний амьдралыг 7 хоног ажиглавал Дашкагийн хажууд яг 7 хоног хамт байгаад үзвэл яах вэ? Гэрт нь Ариунгийн гэрт яг хажууд нь 7 хоног байгаад үзвэл тэ юу болох вэ? Ямар дүр зургийг бид харах бол аав чинь хоолой гэсэн чинь лайл биш. Тэхүү эсвэл өглөө босоод Библийг уншаа, залбираад, хичээлд яваад, ирээд хичээлээ хийгээд, гэртээ туслаад тэгээ хамгийн сүүлд нь өдрийн үлдсэн цагийнхаа хамгийн сүүлийн жоохон цагийг Бурхан зориулах. Юу утсандаа зориулах уу? Тийм байх уу? Та яг ямар байх вэ? Үгийг Библийн Яков номын 1:22 дээр ингэж хэлсэн. Үгийг зүгээр сонссон болоод өөрсдийгөө хуурах бус харин хэрэгжүүлдэг бай гэж. Үгийг хэрэгжүүлдэг бай. Амен. Одоо бид нэр таадээсээ дадал зуршлын хувьд дараагийн төвчний юм шаардж байгаа. Энэ дунд хүрээ өрбөнчүүд дунд 7 өдөр бүр тогтмол Библи уншдаг хүүхдүүд бас байгаа, залуучууд байгаа. Одоо энэ бол сайн зүйл. Гэхдээ одоо энэ хангалттай биш үү? Одоо дараагийн зүйл юу болж хувирах гэхээр үгийг амьдралдаа яах нь хэрэгжүүлэх нь. Амьдралдаа үгийг хэрэгжүүл. Библийн үгийг өөрийнхөө амьдралын зуршил болгож, хэрэгжүүлэх зуршил болгоно. Амен. Маш энгийн зуршил. Ямар зуршил вэ? Хэрвээ чи хичээл дээрээ ямар нэг байдлаар шалгалт өгөхдөө хуулдаг бол яах ёстой вэ? Жишээлбэл шүү. Би таныг хэлээгүй зарим бүр энэ яаж мэдсэн болоо гэж ах шүү. Мэдэхгүй л дээ би таныг хуулдаг хэсгийг хуулахгүй тулд Библи танд хуулах нь муу зүйл гэдгийг ойлгуулаа.
Хуулахгүй тулд тэгвэл миний үгийг хэрэгжүүлэх алхам юу вэ? Хичээлээ давтах. Хичээл давтдаг хүүхэд байгаа гэж би найдаж байгаа. Амен. Хичээл давтдаг шүү. Би цуглаан сургууль дээр хичээл хийдэг хүүхэд бол мэдээж байгаа. За сургууль дээр хичээл хийдэггүй бол та бүр аюулын зэрэг чинь бүр мөр аюултай болж байна гэсэн. Сургууль дээр хичээл хийхээс гадна гэртээ ирээд хичээл давтах талаар ярьж байна. Хажуудлынхаа найз чамаа хэлэл байна гэж хэлдэг. Энэ нь болохоор манай насан туршидчдад ч ялгаагүй чухал зүйл. Бид амьдралынхаа ямар дадлыг буюу хэм маягийг өөрчлөх ёстой вэ? Ямар хэм маягийг илүү сайжруулах ёстой вэ? Ямар хэм маягийг би өөрөөсөө хаях ёстой вэ? Өнөөдөр бидний амьдрал хэм маяг болцсныг дадал байна. Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Утсаа хардаг. Тэ Бурхны үгийг харахын оронд хамгийн түрүүнд утсаа хардаг дадал бол магадгүй бидний амьдралаас орхих ёстой хэм маягуудын нэг. Утсыг хизээл бол хизээ харж бол. За байнга гаднаас мэйл ирдэг. Ажил нь одоо гадаад мэйлээр ажиллаа хийдэг. Эсвэл юу гэдгийг манайхан дунд одоо брокерийн юулээ тэр чи юу гэдэг вүлээ? Хувьцааны дилер арилжаа хийдэг хүн байгаа байхгүй бах гэж бодож байна тий. Тийм л одоо байнга утастай холбоотой биш л бол байнга утсыг хараад ах нь өөрөө бидний амьдралын одоо ирэмбэс сүүлд нь орох ёстой зүйл. Би утас харахыг чинь хориглоогүй. Харин утас хэрэглээний утасны хэрэглээг чинь амьдралын ирэмбэ чинь сүүлд нь орох ёстой. Тэгэхээр итгэл бол таны профайл биш. Итгэл бол амьдралын чинь хэм маяг болох ёстой ахна. Амен. Ойлгож байгаа тий? Амьдралын дадал зуршил болгоо нэг юм. Таныг цуглаанд ирж гин гэдгийг чинь Христ итгэгч чинь мэддгээс гадна тэгвэл одоо таныг бүр илүү өөрөөр сургууль дээр чи очиод танаас төгөлдрийг Есүс итгэдэг гэдгийг мэдхүү гэсэн чинь мэдэхгүй гэвэл яах вэ? Жишээлбэл шүү. За. Бүр танихгүй яагаад? Энэ үн чи Есүс итгэдэг хүн штэ. Цуглаанд явдаг хүн штэ гэдгийг таны анги хамт олон чинь мэдэх хэрэгтэй. Таны амьдралын хэм маяг үүнийг харуулах хэрэгтэй байна. Амен. Амьдралын хэм маяг. Хоёрдугаарт нь эрэмб чи цаг ирч хүчээ хэрхэн зарцуулж байна вэ гэдэг чинь эрэмби чинь тодорхойлдог. Нэгдүгээрт нь бол таны юу биш гэсэн бэ? Профайл биш. Харин юу мөн гэсэн бэ? Лайфстайл. Хэм маяг, амьдралын хэм маяг. Хоёрдугаарт нь тэгвэл цаг ирч хүчээ чи юун зарцуулж байгаагаар таны эрэмб тодорхойлогдно. Өдөрт танд хэдэн цаг байдаг вэ? Танд хэдэн цаг вэ? Таны гарт чинь 1 цаг байгаах, гэрт чинь 1 цаг байгаах те. Гэрт чинь таны өрөөнд 1 цаг байгаах, нийтдээ танд 3 цаг байна уу? Яг үнэндээ бидний амьдралд хүн болгонд Бурхан тэгш өгсөн 24 цаг байж байгаа. Хүн болгонд 24 цаг байдаг. Амен. Та итгэж байгаа юу? Энэ оргилдтэй Бурхан 25 цаг өгсөн бах. Энэ арай өөр те. Энэ англи хэл сурцсан энэ 25 цагта. Харин Бурхан өөдгөө надад 24 цаг өгсөн гэж бид бодож болохгүй. Харин Бурхан хүн болгонд яг тэнцүү 24 цагийг өгсөн. 24 цаг. Тэгвэл тэр 24 цагийг бид нар яаж зарцуулдаг вэ? 7-8 цаг нь яаж юм бид нар унтж чинь. Сая амралтаараа хэдэн цаг унтсан? 10-аас 12 цаг тий. За байж болно тий. Гэхдээ ер нь бол хүн дунджаар 7-оос 8 цаг унтчихаа. Дээрээс нь 6-аас 8 цаг сургууль дээр өнгөрөөж байгаа. За манай ангийнхын оюутнууд бол бүр илүү өнгөрөөдөг гэж 12 цаг маа өнгөрөөдөг гэж магадгүй тий. Арай 24 цаг бол өнгөрөхгүй баха. За 6-аас 8 цагийг сургууль ажил дээрээ бид өнгөрүүлнэ. Тэгээд 3-аас 4 цагийг юунд өнгөрүүлэх вэ? Та нөгөө нэг тайм юугаа харсан уу? Юу гэдэг үлээ тэр чинь үтснэ. Screen time-а харахаар миний хэд гардыг та нар мэдэх үү? 18 цаг. Өдөрт. Тэгээ би одоо гайхаад байгаа. Энэ одоо яагаад ингэж би учрыг нь олохгүй байгаа л да. Миний утастай холбоотой юу эсвэл юутай холбоотой. Би бүр 18 цаг маг та screen time-ыг хараад та би юус ойлгохгүй байгаа байхгүй. Эсвэл байнга онлайн байгаа цагийг хилээд байгаа юм яаж чам. За ямар ч тач бид нар яг утсыг оролдож байгаа хугацаа маань 3-аас 4 цаг сошиал бид нар өнгөрөөж байна те. Магадгүй тэгээд
5 минут орчмыг залбиралд өнгөрөөж байгаа. За би асууя. Сүмийн гэр бүлийнхэн 5 минут залбирч сурж байгаа хүмүүсээ. За 5 минутаас дээш залбирдаг хүмүүс гараа өргөн. Яг суугаад 5 минутаас дээш залбирдаг. За сайн байна. Тэ? За тэгэхээр бусд нь ойлгомжтой тэ 5 минутаас доош залбирч байна гэсэн. 5 минутаас одоо бид нэр дээшээ залбирч сурах хэрэгтэй. Энэ өөрөө чиний эрч хүчээ зарцуулах ёстой тэр зүйл чинь. Би чамаас асууя. 10 жилийн дараах амьдралаа бид нар одоо 9 бүлэг дээр энэ хичээлийг үзэж байгаа. Сая энэ 4-р хичээлээр та нар яг энэ асуултыг явуулсан. 10 жилийн дараа чиний амьдрал ямар байгаасаа гэж мөрөөдөж. Гэгэнэ. Нэмэ. Ямар байгаасаа гэж мөрөөж чинь 10 жилийн дараа. 10 жилийн дараа нэмэ 20 хэдэн настай ах вэ? 23 настай ах нь шүү дээ. Гэгэнэ 24 настай. Яг тунгаагчийнхаа наснаар байж байна. Гэтэ маш их хугацаа. Өө их сургууль төгсөө тэгээ болно доо гэж бодож байна уу? 10 жилийн дараа тэ анар хидтэй ах 30 гарцсан байна. Яг 30 таа шүү. За тий 30 хүрсэн байна тий. 10 жилийн дараа цацаа хидтэй ах наран цэцэр 40 гарцсан байна. Яа. Цаг хугацаа амар хурдан тий. 10 жилийн дараа манай Ирмүнэ хидтэй ах 30 гарцсан байж байна. Маш их цаг хугацаа бидний амьдралд өнгөрнө. 10 жил гэдэг бол хурдан. Гэхдээ их хугацаа. Маш хурдан өнгөрнө. Гэтэл яг энэ цаг хугацаанд бид нар өөрсдийнхөө сүнслэг байдлыг одоо бид нар зөв эренблэх юм бол 10 жилийн дараа та итгэлийн тал дээр маш хүчирхэг одоо бие даасан эрэгтэй эмэгтэй болж төлөвшөх боломжтой. Амен. Маш хүчтэй. Салхинд одоо энд тэндээс гарч байгаа ямар нэгэн тийм үзэл санаанд автаад байдаггүй. Маш тогтвортой. За энийг нийгэм юу гэж хэлдэг вэ гэвэл өөртөө итгэлтэй хүн гэдэг. За өөртөө итгэлтэйгээс илүүгээр би бол энийг юу гэвэл Христэд төвлөрсөн жинхэнэ дагалдагч болон бие хүн болж төлөвшөх боломжтой. Энд чинь юутай холбоотой юм бэ гэхээр эрч хүчээ хэрхэн юунд зарцуулж байгаатай чинь холбоотой. Тэгэхээр чиний одоо зарцуулж байгаа цаг хугацаа чинь чиний ирээдүйд хэн байх вэ гэдгийг тодорхойлж өгнө. Одоо чи тэг ингээд хамаг цагаа сошиал орчинд үр дүнгүй зарцуулах юм бол ирээдүйд чиний хайрын цагаас чинь хулгайлсаар байх бол. Тийм учраас өөрийнхөө амьдрал хідэн цаг зарцуулж байгаа анхаар би Бурханд завтаа цагаасаа өгдөггүй эсвэл түрүүнд нь өгдөггүй гэж өөрөөсөө асуу. Ихэнх тохиолдолд Крисчдийн нэг одоо сүүлийн үед жоо ер нь маш их одоо тэмцэлддэг сорилттой талбар Христ итгэгч нарын хувьд. Бид нар амьдралын дадлыг Бурхантай харилцах харилцаанд амьдралын нэгт байж сураагүй хүмүүсийн хувьд завтаа цагаасаа Бурханд зориулдаг. Завтаа цагаас. Тэрийгээ би болж гинөө гэж бодоод байдаг. Завтаа цагаа Бурхан зориулахгүй. Харин амьдралынхаа нэн тэргүүний зүйлсийг эренбэлж одоо эренблээд бид нар удахгүй дадлаг гэнэ би та нарт даалгавар өгнө одоо цуглааны одоо төсгөл тэгээд бүгдээрээ тэмдэглэлийнхаа дэвтэр дээр гар утсан дээр амьдралынхаа үнд цэнтэй зүйлсийг эхнээс нь эренблэх дадлаг хийн гэсэн. Миний сургаал нэг урт биш. Гэсэн чинь 20 минут болсон байна шүү дээ. Юуны түрүүнд Бурханы хаанчлалыг эрэлхийлье гэж Библиэлд хэлсэн. Амьдралынхаа их тэр цаг хугацаа үн цэнтэй цагийг Бурхандаа зориул. Бурхандаа өрг. Тэгээ Бурханд цаг гаргаж сур. Бурхан цаг гаргана гэдэг нь маш энгийн зүйл. Энэ нь Библийг унш. Тэгээ залбир. Амен. Чуулганыхаа үйл ажиллагаанд аль болохоор эдвэхтэй оролцохыг хичээ. Хүрээ өрбөнчүүдийн одоо нэг амьдралд нь бий болж байгаа сайн дадал юу гэвэл ямар ч байсан нэм гариг буюу эзний өдөр гэж сахиж сурч байгаа. Нэм гариг эзний өдөр гэж сахиж сурч байгаа. Одоо бид нар энэ дээр гацаж болохгүй. Энэ дээр 10 жил гацах юм бол 10 жилийн дараа түрүүн хэлсэн амьдралын аз жаргал гэдэг зүйлийг та төдийлөн амсах боломжгүй шүү. Яа тэгэхээр амьдралынхаа нэн тэргүүн зүйлсийг миний мэдхээр Христэд итгэдэг ийм хүмүүстэй би таарч байсан. Зөв эренблээгүй учраас амьдралынх нь эренбэн өөр зүйлсүүд байдаг учраас Бурхан биш өөр зүйлсүүд байдаг учраас Христэд итгэдэг хэрнээ
аз жаргалтай амьдралд амьдрч чаддаггүй тийм хүмүүстэй би уулзаж явсан. Тийм учраас одооноос эхэлж амьдралынхаа эренбийг зөв бол. 3 дугаарт буруу эренбээс үүсэх бодит үр дагаврууд. Завгүй амьдрал тэнцдэг нь юу вэ гэвэл үр дүнгүй хоосон байдал. Одоо энэ нийгэмд тренд болж байгаа нэг зүйл байна. Залуу хүн завтай байх нь юу вэ? Эмгэнэл гэж хэлж байна. Уучлаарай. Энэ бол өстой худал үг шүү. Тэгээ мэдрэлийн ядаргаанд орсон баахан залуучуудаар дүүрж байгаа. Харин залуу хүн завтай байх нь бол жинхэнэ одоо мэрэгэн ухаан гэж би хэл. Яагаад гэвэл завтай байгаа залуу хүн амьдралынхаа эренбийг зөв зохицуулж чадах юм бол зав гаргаж чадна гэсэн. Хэрэгтэй зүйлдээ өөртөө үн цэнтэй зүйлдээ зав гаргаж чадна. Тэгэхээр завгүй амьдрал чуулганд явах завгүй, залбирах тэнхэлгүй. Гэхдээ TikTok-д яаж вэ? 2 цаг зав гаргацдаг тий. Асуудал авахгүй TikTok дээр 2 цаг гаргаад идэв. Үр дүнд нь сүнслэг ядаргаа, ёс суртахууны буулт. Би яагаад ийм байгаа юм бол гэсэн асуулттай оцордог. Та нар ийм зүйлтэй таарч ирсэн үү? Чуулган дотор гомдлогчдын цуваа үргэлжлэх гэж. Чуулган дотор ялалттай, тесрэлттэй Христ дотор хувьсан өөрчлөгдсөн амьдралд нь ирж байгаа сорилт бэрхшээлийг Христийн алдрын төлөө энийг би дааж гарна гэдэг ийм сэтгэлийн чадамжтай дагалдагчдаас илүүгээр амьдралд нь ирж байгаа сорилт бэрхшээл, даваа нухчааг одоо бэрхшээл зовлон гэж хүлээж авч тэрэнд бууж өгж хугарч нугардаг ийм хүмүүс олширсан байна. Бид нар харин энэний үр дүн нь юу вэ гэвэл ерөөсөө амьдралын эрен балдагцнаас болж байгаа. Амьдралын эрен. Тэгвэл бид нар үнэн нь юу вэ? Бид Бурханаас холдоход Бурхан холдоогүй. Бид л эренбээ сольсон байд. Тэгэхээр амьдралынхаа эренбийг нэгдүгээрт нь ерөөсөө Бурханыг болгож сурах хэрэгтэй. Бурхантай залбирах цагийг гарга. Бурханы үгнээс унших цаг гарга. Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлэх цагийг гаргаж сурцгаая юм байна. Зөв эрен бол 5 дугаарт нь зөв эрен бол сахилга бат байж байгаа. Амьдралын зөв эрен бол сахилга бат. За энэ залууг харж байна уу? За энэ залууг харж байгаа. Манай чуулганд бол ийм залуучууд бол бас бишгүй би гэж би хардаг. Ирээдүйд ийм болно гэж. Спорт болон фитнес. Бид нар заримдаа ингээ өөрсдийнхөө биеийг хөгжүүлэхийн тулд булчингоо өвддгөн давтдаг. Хоолны дэглэм зарим нь барьдаг. Гой залуучууд манайхан байгаа те. Юм хамаагүй юм иддэггүй. Зөвхөн те одоо юу гэдэг өөрт хэрэгтэй гэснээр иддэг. Учир нь ямар зориг байна вэ гэвэл биеэ бэлдаржуулах, биеэ хөгжүүлэх ийм зориг байж байгаа. Тэгвэл бидний эндээс эргцүүлэх зүйл. Бид биеэ ингэж арчилдаг мөртлөө сүнсээ яагаад орхидог вэ? Сүнсээ хөгжүүл, сүнсээ бэлдаржуул, сүнсээ хүчрхэг болгохын тулд яагаад заавал хэн нэгнээр хилүүлэх ёстой гэдэг юм бэ? Библийг уншсан уу? Библийг уншаарай. Бурхны үгийг хэрэгжүүлээрэй. Амьдралдаа санаад. Ирээдүйд амьдралдаа та аз жаргалтай, эрүүл өв тэгш Христийн дагалдагч болж өсөхийн тулд та Бурхныг амьдралынхаа нэн тэргүүнд тавих энэ дадлыг л сурах хэрэгтэй. Энэ дадлыг. Ингэж таны сүнс илүү хүчрхэг болно. Сүнс илүү хүчтэй болж төлөвшдөг. Манай цуглааны би дүлгөөнөг 100 бие хэлж ирсэн. Юу гэвэл дүлгөөнөг чи илүү одоо үдсгэлэнтэй болж байна. Яагаад гэвэл тэр эмэгтэйчүүдийн хувьд Бурхантай харилцаан дотор хүчтэй байна. Эренбээ зөв болгосон. 1-р Коринт 9:27 дээр ингэж хэлж байна. Харин бусдад зааж сургасан атлаа өөрөө тэмцэхгүй болохыг хэмээн биеэ сахилгажуулж өөрийгөө боол мэт болгодгоо. Бусдад зааж сургасан атлаа өөрөө тэмцэхгүй болохыг хэмээн өөрийгөө сахилгажуулдаг, өөрийгөө биеэ бэлддэг гэж. Пасторуудын нэг айхтар үүрэг байдаг. Бас үүрэг бас сорилт ярьснараа амьдрах. Та нарын өмнө ярьж байгаа зүйлээ өөрөө амьдралдаа хэрэгжүүлэх
ийм одоо даалгавар пасторуудын өмнө байнга ийм одоо сорилт ирж идэг. Тэгэхээр зөв ирэн бол сахилга бат. Амьдралдаа сахилга баттай амьдр. Амен. Амьдралдаа сахилга баттай амьдр. Энэ дууссан уу? Цэнийг нь дууссан уу? Явж гэнэ үү? За. 5 дугаарт нь хамгийн сүүлд Эренберийн амьдэрсэн Библийн жишээ. Та нар энийг мэдэх үү? Яг Эренберийн амьдэрсэн Библийн жишээг хэн бэ? Есүс яг зөвөр. Йосеф. За өөр. Яг одоо миний ярих гэж байгаа хүн хэн бол? Даниэл бол кул Христ итгэгч. За Даниэл бол зөвөр яг одоо орчин цагаар Христ итгэгч гэдээ авч үзье те. Даниэл бол итгэл үнэмшлийнхээ дагуу амьдардаг тийм одоо залуу. Даниэл бол маш өндөр боловсралтай залуу байсан. Манай эртний өмнөх он тооллын 7-оос 7 дугаар зууны тэр Вавилонид одоо Израильчууд Вавилонд боолчлогдсон тэр он жилүүдэд 3 байна уу 4 хааны үед дамнан Даниэл одоо улс төрд ажилласан ийм хүн ба. Маш өндөр боловсралтай, маш мэрэгэн ухаантай, ийм ур чадвартай өндөр нөхөрөөс. Ийм ур чадвартай байхад Даниэл нөлөөлжсэн тэр зүйлийн талаар үзье. Тэр Даниэл маш хүнд орчин байсан. Өөрийнхөө нутагт биш. Боолчлолд байгаа газар оронд Израиль хүн ажиллаж амьдарчаа. Дарамттай орчинд. Гэхдээ Даниэл энэ дарамттай орчныг одоо сөрж гарсан. Харин өнөөдөр бидний амьдрал дарамт ирвэл нөхцөл байдалд яаж юм нэхэр бусд нь бүгд ингэж амьдарч байна. Бусд нь бүгд энэ замаар тууштай алхахгүй байхад би ч гэсэн энэ замаар тууштай алхах ямар шаардлагатай юм бэ? Excuse намайг ойлгоорой гэж яваадаг. Энэ зүйл. Гэхдээ Даниэл зүрхэндээ шийдсэн. Даниэл 1:8 дээр тэр зүрхэндээ шийдсэн гэж хэлдэг. Тэр итгэлийнхээ дагуу амьдрахыг сонгосон. Даниэлийг амьдралд нь ирэх Даниэлийн амьдралд ямар сорилт ирж исэн бэ гэвэл чи хааны бэлдсэн хоол шүүснээс итгэхгүй бол хаанд зориулсан хөшөөнд мөрөхгүй бол хааныг бурхан гэж чи үзэхгүй бол цаазаар ахуулах ял чамд байгаа шүү гэдэг ийм одоо Даниэлд том дарамт амьдралд нь том сорилт ирсэн. Харин Даниэл юу гэж хэлсэн бэ гэвэл тэр миний бурхан намайг хамгаалах болно гэж зүрхэндээ бурханд хандан залбирлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Даниэлийг бүр бусад одоо хүмүүс хорлохын тулд бурханд хандан залбируулахгүй тулд зөвхөн одоо Персийн хаанд хандан залбир гэдэг ийм зарлиг хүртэл гаргаж ирсэн баг. Харин Даниэл би Персийн хаанд залбирахгүй би бурхандаа залбирна гэдэг ийм одоо шийдвэрийг гаргасан. Тэр зүрхэндээ шийдсэн. Эренберийн амьдрсан Даниэлийн жишээ. Тэр алдартай болохоос өмнө Даниэл үнэнч байсан. Амжилтаас өмнө Даниэл сахилга баттай байсан байгаа мэн. Одоо залуучууд юуг илүү бид хүсдэг вэ гэвэл бушуухан шиг яаж алдартай болох вэ гэдгийг хүсдэг. Сошиал орчинд алдартай болох гэдэг ийм тренд гарсан. Тэгээ одоо яг маань сүмийнхний хувьд бол гайгүй ах гэж би найдаж байгаа. Нийгэм бол өөрөө яаж яах вэ? Сошиал орчинд алдартай болгоно гэдэг нэг ийм одоо юм бий болгоо шээ. Гэтэл өнөөдөр Библи биднэрт сургаж байгаа зүйл юу гэвэл алдартай болохоос өмнө үнэнч байхыг сур. Дуулууртай байхыг сур. Амжилтаас өмнө сахилга батыг бид сурах хэрэгтэй. Чи хаана очихоос өмнө хэн байхаа эхлээд бид нар шийдэх ёстой. За, тэгээд энэ сургаалын төгсгөл хэрэгжүүлэлт нь бид юу вэ? 7 хоногийн биднэрт чаленж байна. Удахгүй бид эренблэх зүйлээ бичнэ. Өглөө өдөр орой гэсэн 3 зүйлийг би танд санал болгоё. Утсаа барихаас өмнө нэг залбирал, ядаж нэг ишлэл уншаа маань. Утсаа барихаас өмнө одоо Библиэд бидний сүмчин та нарт бүгдээрэнд нь ихэнхт нь Библиэд тараацсан байна. Библиэгийн хүн байна уу? Гараа өргөдөө.
Библийг юм байна. Нэг даашгаа Библи өгсөн тэсэм хар хавцтай Библи өгөөгүй. Арай бага байсан. За. Өөр дахиад өргөдөө Библийг байгаа хүмүүс гараа сайн өрг. За сайн байна. За Библи өгнө сүмээсэн. За бид нар бол Библийг бүр ингээд үнгүү өгж байгаа. Тэ? Гэхдээ уншаач гэж өгöd байгаа байхгүй юу? Хадгалаач гэж өгөөгүй. Библийг хадгалаа таны банкны дансандах мөнгө өсдөг бол хадгалж болно. Библийг гэртээ авчиж хадгалаад таны банкндах мөнгө өсөхгүй. Харин Библийг унших юм бол таны итгэлийн хэмжээ өсөх болно. Амен. Тийм учраас Библийг унш. Өглөө босоод Библи унш. Утсан дээрх Библи биш. Өөрт байгаа энэ Библийг барьж авч та унш. За магадгүй одоо зарим нь орчуулга энтрийг хольд сольж уншдаг хүмүүс байж мэдхгүй. Тийм бол магадгүй стандарт Монгол орчуулгыг одоо утаснаас харахаас өөр аргагүй. Яг одоо Библиэд байгаа хүмүүс ариун бичээсийн яг энэ одоо 2013 оны энэ орчуулгыг л бид нэр уншиж байгаа. Тэгэхээр энийг та бүхэн минь Библийг уншаа гэж хүсэж байгаа. Өглөө юу гэж утас барихаас өмнө нэг залбир хийгээд нэг ишлэл унш. Ойлгосон ариун дэлгэрээ. Ойлгосон. Амен. Хоёр дахь өдөр 2 юу гэхээр буруу контент шууд яа гэж байна. Skip. Маш олон залуучууд өнөөдөр үзэх ёсгүй контентуудыг үзэж байна. За шууд хэлэхэд порнонд донтож байна. Энээс болгоомжл. Энэ утас чинь өөрөө биднийг нүгэл рүү уруу татж байгаа нөхцөлд нүгэл рүү дөхүүлэх зүйлд үгүй гэж хэл сур. Амен. Энээс хол бай. Энийг амьдралаасаа холдуул. Буруу контент, янз бүрийн одоо нүгэлд уруу татах. Энэ одоо сошиал дээр байгаа алгоритм өөрөө маш залтайгаар хийгдсэн. Эхлээд үзүүлж байгаа контент нь шууд буруу биш юм шиг ийм явж агаад сүүл рүүгээ энэ тэр контентыг үзээд байвал дараагийн контентууд ингээ араасаа хүндэрсээр ирдэг. Тэгсээр байгаад сүүл рүүгээ юу руу оруулдаг вэ гэвэл дасгаж агаад нөгөө порн гэдэг хамгийн муу мухай зүйл рүү бидний амьдралыг авчиж алдаг зүйл. Тийм учраас буруу контентыг шууд skip хийж сур. Hide дээр дараад. Hide гэж хэсэг байгаа шүү дээ. Мэдэн дээ. Hide-ийг л дараад. Тэгхийн бол аянда алгоритм яах вэ гэвэл энэ энийг үзэхгүй байна гэдэг ийм одоо сонголттой болдог. Өнөөдөр 4 настай хүүхэд порно үзсэн байгаа. Яагаад хизээнээс порно үзчих эхэлснэ мэдэхгүйгээр үзсэн байна. Мэдэхгүйгээр хизээнээс порно үзэж эхэлсэн. Багаасаа. Яагаад гэвэл утсан дээр зүгээр скролдод байж итэл дараагийн яг саяны тэр одоо систем замаар багаар дасгасаар байгаад тэгээд энэ зүйл орж ирж байгаа. Тэгээд амьдралыг нь бүрэн эзэмдэж. Амьдралыг нь бүрэн хар бараан зүйлд дарж байна. Итгэлийнх нь амьдралыг нь ямар ч гал цоггүй болгож байгаа. Наанаа ингэж хүчлээд байдаг боловч дотроосоо ямар ч гал цог, ямар ч ариун сүнсний тосолгоо ундрах тэр нэгэн байхгүй болдог. Тийм итгэвч. Тийм учраас өдөр 2 хэрэгжүүлэлт юу вэ гэвэл өөрийнхөө амьдралын эренбид утасны хэрэглээгээ багасга. Тэрэн дотроо янз бүрийн контент үзгээ хайт хийж сур. Гуравт нь орой. Энэ өдөр нь хэлж байгаа. Орой нь өнөөдөр би Бурхныг номер 1 тавьсан уу гэж өөрөөсөө асуу. Амен. Өглөө босоод хамгийн түрүүнд хичээлдээ явж байгаах. Одоо тий унтж байгаад одоо энд бол өглөө 6 цаг сэрдэг хүүхдүүд хэр их байна? За 1 2 3 за бас байна тий. 6 цагт сэрээд хичээлдээ явах. Хичээл нь хол бол одоо тэгээд магадгүй хичээлдээ явах бэлтгэлээ хийгээд гардаг баг. Хичээл нь сургууль нь ойр бол өглөө босоод шууд Бурханд хандан тэр өдрийг өргөж залбирч сурах хэрэгтэй. Амен.